тэр орон нутаг гэхээсээ илүү яг энэ уул уурхай ашигтмжлын олборлолтын бүсэд амьдарч байгаа иргэд хэрвээ өөрийнхөө орчинд ямар нэгэн ашиглалтбал буюу хайрга дайрга олборлуулахыг хүсэхгүй байвал өөрийнх нь эрхийн зөрчиж байвал тэр гомдлыг гарах эрх нь нэгдэж байгаа. Хуучин тийм байхгүй байсан юм билээ. Тэгээд нэг байгаль хамгаалагч, улсын байцаагч хортой нөхцөл үүсвэл цогсон гэсэн заалт байгаль хамгаалахын хуулийн дээр байгаа тэрэнд ихтэй хортой нөхцөл гэдэг нь яг юу хэлэх гэдэг нь бас тодорхойгүй. Тийм учраас байгаль орчинд нөлөөлөх тийм үнэлгээ хийлгэх тийм заалтыг оруулж ирснээрээ иргэн өөрөө гомдол гарах тэр эрх нь үүсэж байгаа учраас иргэний эрх талаас их тийм том тийм чухал зүйл болж байгаа юм аа. За яг хөө ажлын хэсэг гараад ажиллаж явах явцад бас Наранбаатар гишүүний саналыг аваад ярилцаж бас болох байхаа гэж бодож, орон нутгийн асуудал дээр яаж хандах вэ, тэрийг бас ярилцаж болох байхаа гэж бодож байна.